Өнөөдрийнхөө бичлэгээр бид аимшиг сэтгэл зүйн триллер Faces of Death киноны үйл явдлыг товч бөгөөд сонирхолтойгоор тайлбарлан хүргэх болно. Манай киноны гол дүр болох Марго нь кино хэмээх сошиал медиа кампанид контент хянагчаар ажилладаг. Түүний гол ажил бол хүмүүсийн оруулсан бичлэгүүдийг шалгаж, дүрм зурцсан контентуудыг устгах юм. Нэгэн өдөр түүнийг ажиллаж байтал дарга Жош нь дуудаж, шинэ ажилтнуудад ажлын чиг үүрэг танилцуулахад туслахыг хүснэ. Марго ч зөвшөөрч буцаад ажилдаа орлоо. Гэтэл тэрээр манекен хүүхэлдэйнүүдээр хүрээлүүлсэн нэгэн эрэгтэйн толгойг тасдаж байгаа маш хэрцгий бичлэгтэй таарна. Гэвч тэр үүнийг ердөөл хуурамч эвлүүлэг байх гэж бодоод устгалгүйгээр өнгөрөөчгдөг. Ажлаа тараад Марго гэртээ харих бөгөөд тэрээр аимшигын кинонд нөхсгөө дуртай Райан гэх залуутай нэг байр түрээсэлдэг байв. Райан түүнийг үдэшлэгт явахыг ятгах бөгөөд Марго эхлээд дургуутсан ч найзынхаа шаргуу гуйлтын эцэст зөвшөөрнө. Тэдний гарахын өмнө Марго лаазтай ундаа онгойлгож чадахгүй байхад нь Райан уруулын будаг шиг хэлбэртэй нууц хутаг уугч тусалдаг. Ингээд тэд дэлгүүр орох үед хоёр охин Маргог таньж хоорондоо шивнэлдэж эхэлнэ. Өөр амьсгал эвгүүцэж нөгөө хоёр охин түүнээс "Чи нөгөө галт тэрэгний охин мөн үү?" гэж асуухад Марго шууд л сандран дэлгүүрээс гүүх шахам гарч авдаг. Гэртээ буцаж ирээд тэрээр эгчийнхээ хуучин дууч шуудангуудыг сонсонгоо түүнийг дурсан нулимс унгаж сууна. Маргааш өглөө нь Марго шинэ ажилтнуудад үүрэг хариуцлагыг нь тайлбарлаж байлаа. Энэ ажил нууцын гэрээтэй тул ажлын явцад харсан ямар ч зүйлээ гадагшин задруулах эсвэл интернетээс хайхыг хатуу хориглодог гэдгийг анхааруулна. Маргог ердийн хөрөө ажиллаж байтал өнөөх манекенуудтай дахин нэг аллагын бичлэг гарч ирэв. Гэхдээ энэ удаад хэн нэг цахилгаанд цохиулан хороож байлаа. Тэр даруй даргаа дуудаж бичлэгийг харуулад юу гэж бодож байгааг нь асууна. Эхлээд хуурамч гэж бодсон ч одоо жинхэнэ юм шиг санагдаж байгаагаа учирлалаа. Гэвч дарга нь үүнийг зүгээр л орхих гэж хэлв. Марго ихэд санаа зовсон ч дарга нь тоосонгүй. Ингээд тэр контентод тайлбар үлдээгээд устгалгүй зөвшөөрөхөөс өөр аргагүй болов. Энэ бүхэн түүнд ихчийг нь сануулж сэтгэл нь тавгуутсан тул ариун цэврийн өрөө рүү орлоо. Үйл явдал маань өөр тийш шилжиж, Артур гэгч залуу ажил дээрээ кино аппликейшн ухаж байгаад платформ дээрээ маш алдартай Саманта хэмээх инфлюенсер охинтой таарна. Тэрээр өөрт байгаа бүх боломжоо ашиглан охины талаарх хувийн мэдээллүүдийг мөрдөж эхэлдэг. Саманта найзтайгаа нийтийн усан сан руу явж бичлэг хийж байдаг. Гэвч машинд суусан хэн нэгэн түүнийг алсаас ажиглаж байгааг тэр огтхон ч мэдсэнгүй. Саманта хувцас сойлох өрөөнд тоо тамшгүй олон селфи дарж байтал ард нь хэн нэгэн байгаа юм шиг эвгүй мэдрэмж төрнө. Дарсан зургуудаа шалгаад үзтэл цаана нь хэн нэгний хүл цохууж байв. Тэр "Хэн бэ?" гэж асуугаад шалгахаар очтол нэгэн гар утас дээр түүний өөрийнх нь бичлэг явж байх нь тэр. "Хэн нэгэн надаар тоглоом хийж байна л" гэж бодов. Саманта "Цагдаа дуудана шүү" гэж сүрдүүлсэн боловч тэнд хэн ч байсангүй. Арах гээд эргэтэл багтай залуу түүний замыг хааж зогсов. Хаалга төвжээтэй байсан тул тэрээр тусламж ирэн орилсон ч багтай алуурчин охины толгойг хүчтэй саваад улмаар баалдуурдаж эхэлдэг. Буцаад Маргогийн ажил дээр ирэхэд тэрээр анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бага зэрэг сэргээ шуух бөгөөд энэ үедээ өнөөх манекенуудын дахин нэг бичлэгтэй таарна. Энэ удаа тэд хохирогчийн тархийг бяцалж хоол болгон идэж байлаа. Марго төвчж чадалгүй бичлэгийг дүрм зурцсан хэмээн тэмдэглэж устгана. Офисын үдэшлэгийн үеэр тэр дарагтаа дахин энэ талаар хэлтэл Жош ажлын гадуур ажлын зүйл ярьж болохгүйг хатуу санууллаа. Марго үүнийг маш ноцтой асуудал. Хэрэв хэн нэгэн өгчихвэл бүрч муу зүйл болно гэд дээд шатанд нь мэдэгдэх ёстой гэж мэтгэлцэн. Харин Жош асуудлыг томруулбал компанид халтай гэд өмнө нь асуудалтай байсан ч түүнд итгэж ажилд авснаа сануулж өөрийг нь болон компанийг хүнд байдалд оруулахгүй байхыг гуйдаг. Энэ шөнө Марго өмнө нь эгчтэйгээ хамт төмөр зам дээр бичлэг хийж байгаад осолд орж байсан аимшигт дурсамжаа зүудлэн хард ард сэллээ. Нойр нь хулдсан тэрээр Райаны ноутбукийг нээж нөгөөх бичлэгүүд бодит эсхийг баттай мэдхээр шийднэ. Тэр Reddit сайт руу орж бичлэгийн линкийг тавиад хуурамч эсхийг нь асуудал хүмүүс "Энэ бол жинхэнэ" гэж бичцгээж эхлэв. Бүрэн итгэхийн тулд тэр дахин нэг бичлэгийг хуваалцтал нэгэн хүн алга болсон кино найруулагчийн талаарх мэдээний холбоос илгээдэг.
Мэдээнд гарсан найруулагч нь өнөөх бичлэг дээр цааслуулж байсан эрэхтэй яг мөн байсан бөгөөд үүнийг мэдсэн Маргогийн бие ард засгийнх нь тэр. Харин өнөөх гаж донтон болох Артур аль хэдийн дараагийн бай болох өөр нэгэн кино найруулагчийн зургийг далж мэдээллийг нь цуглуулан дагаж эхэлсэн байлаа. Найруулагч гэртээ орох үед Артур замыг дагуулan машинаа байрлуулав. Тэр нүдний шилээ зүүгээд хутаг гаргаж ирэн өөрийнхөө гарыг зүсчихэн тэр. Ингээ тэрээр цус алдаж буй гараа барьсаар найруулагчийн анхаарлыг татахаар машинаасаа гарахад найруулагч түүнийг хараад туслахаар гэрлүүгөө оруулна. Дотор ормогцоо тэр Артурын гарыг боож өгөн ойр хавьд амьдардаг эсхийг асуухад Артур найз охин нь энэ хавьд амьдардаг, өөрөө зүгээр л эргэж ирсэн хэмээн худал хэлнэ. Найруулагч түүнд шар айраг санал болгоход Артур дуртаяа зөвшөөрч энэ симхийг ашиглан гэрийнхэн түлхүүрийг сэмхэн хулгайлдаг. Тэд уунгаа ярилцаж найруулагч Артурын ажлыг сонирхоход тэрээр кино апп дээр бичлэг хийдэг гэдгээ хэлнэ. Мөн Артур өнөөх залууг шагналд найруулагч болохыг ч анзаарч амжив. Энэ үед найруулагчийн хүү гар утсаа авахаар ирэх бөгөөд аав нь түүнд ердөө 3 цаг л тоглохыг сануулan утсыг нь өгдөг. Артур тусалсанд нь талархал илэрхийлээд удалгүй гарч явлаа. Шөнө нь найруулагч мэдээ үзээд сууж байв. Адаа ямар нэгэн хачин чимээ гарах хэдий ч тэр тоосонгүй. Гэтэл гинт тог тасарчхов. Тэр хүүгээ дуудсан боловч хинч хариу өгсөнгүй. Уцаа авахаар явсан ч утас нь алга болсон байлаа. Арайхийн нэг гарч хийдэн олж авсан тэрээр цонхны цаана хүн байна гэж харсан ч тэр нь зүгээр л үлгөөтэй хувцас байв. Тогны шийдээ очиод чалгатал бүх унтраалхыг скотчоор наачсан байлаа. Хүүл дүсгүүтэжтэй гэж бодон скотчийг хуулж хаяад тогийг буцаан залхав. Гэтэл яг энэ үед Артур түүний ард хаа нэгтэйгээс үсрэн гарч ирж хүзүүрүү нь унтуулах тариа тарьчихсан тэр. Найруулагч эсэргүүцийг оролцсон ч Артур ухалж зайгаа барих ба удалгүй найруулагч ухаан алдан ундаг. Чимээгээр хүүн аавыгаа дуудан гарч ирэхэд Артур нөөгдөж амжив. Хүү аавыгаа шалан дээр ухаангүй хөвтөж байхыг хараад тусламж дуудах гэтэл Артур араас нь гарч ирээд түүнийг ч мөн цохиж унгаадаг. Харин энэ үед Маргогийн ажил дээр түүний хідэн хамт олон өнөөх алалгын бичлэгүүдийн нэгийг үзээд инээлдэж байхтай таарна. Марго тэдэнд хин нэгэн үхсэн байж магадгүй байхад энэ инээдтэй зүйл биш гэж хэлэхэд тэд огтхон ч тоосонгүй. Марго уурлан утсыг нь булааж аваад энэ бол маш ноцтой асуудал. Бичлэл дээрх хүн жинхэнэ гэж уцаарлав. Гэтэл нэг хамтран ажиллагч нь Маргогийн өнгөрсөн тохиолдсон эгчийнх нь үххийг хүндэн чи инглээгээд хэн нэгнийг амьлуулж чадахгүй шүү дээ гэж хэлсэнд Марго тэднийг хараагаад ууртаагаар гарч явдаг. Тэрээр эдгээр бичлэгүүдийн мөрөөр гүнзгий ухаж эхэлнэ. Хүмүүс ч интернетэд өөр өөрийн гэсэн таамаг дэвшүүлж байв. Нэгэн хүн сэтгэгд итгэлээр энэ бичлэг надад Faces of Death киног сануулж байна гэж бичсэнийг олж харав. Марго хайлт хийж үзээд энэ нь хуучны алдартай аимшигын кино болохыг олж мэднэ. Тэрээр Райны киноны цуглуулгыг ухаж байгаад яг тэр киног нь олоод үзэж эхэллээ. Гүйлэж үзсээр нэгэн эрдэмтэн өөрийн харсан үхлүүдийнхээ талаар тайлагнаж байгаа хэсэгтээ таарна. Цааш нь гүйлэхтэл яг нөгөө бичлэгтээ ижил аргаар нэгэн сармагчинг алж байгааг харав. Бүр цаашлуултал цахилгаанд цохиулж цаазлуулж буй хэсэг гарч ирэв. Бас л яг нөгөө бичлэгтээ ижил байлаа. Райан болзооноосоо буцаж ирэхэд Марго түүнээс киноны талаар асуулаа. Райан, энэ кино бол маш олон төрлийн үхлийн бичлэгүүдийг цуглуулж харуулдаг алзуу эмчийн талаарх хуучны классик бүтээл. Интернет гарахаас өмнө жинхэнэ хит болж байсан. Тухай хуучлана. Гэхдээ Маргогээ яагаад үүнийг үзэх босонд ихэд гайхна. Марго түүнд нөгөө цаазын бичлэгийг харуулад хэн нэг нь тэр киног яг дуурайж байна гэж хэлв. Харин Райан кинон дээр гардаг үйл явдлууд уг нь хуурамч шүү дээ. Чи энэ бичлэгийг жинхэнэ гэдэгт яаж тэгэж итгэж чадаж байна гэж гайхав. Хариуд нь Марго түүнд бичлэг дээр хүн алга босон тухай мэдээг харуулад энэ бол цуврал алуурчны хийж байгаа ажил гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа хэлв. Райан үүнийгээ дарагтаа хэлсэн үү гэж асуухад тэд үүнийг тоохгүй байгаа. Бас хангалттай нотлох баримт байхгүй учраас цагдаад очиж чадахгүй гэдгээ Марго тайлбарлана. Түүгээрч барахгүй компани түүнийг мэдээлэл задруулсан гэд шүүхэд өгөх эрсдэлтэй байдаг. Райан тоглоомоор тэгээд чи яах гэж байгаа юм? Өөрөө алуурчныг олох нь уу гэхэд Марго хэрвээ би оригинал файлыг нь олж чадвал метадатагаас нь илүү их мэдээлэл гаргаж авч чадна гэж нухацтай хариулна. Харин Райанд энэ тийм ч сайхан санаа санагдсангүй.
Гэвч шийдвэртэй бат зогссон Марго түүнээс нөгөө уруулын будаг шиг нууц хутгийг нь зээлж гутхиндаа нүх гарган хатуу диск нууж офис руугаа оруулав. Тэрээр Жошийн өрөөнд орж түүнд өнөө оройн тоглолтын тасалбар билээлэх боловч Жош аудитын тайлан бэлтгэх ёстой байлаа. Иймд Марго түүнд туслая хэмээн сайн дураараа санал болгоно. Жош түүнд итгэхээр шийдэж өөрийнхөө ажлыг хэрхэн хийдгийг тайлбарлаж өгөөд компанийн дотоод систем рүү нэвтрэх эрхээ түүнд шилжүүлэв. Офисоос бүх хүн гарсны дараа Марго төвлөрхийн тулд далин сэргээ шуугаад гутлаасаа хатуу дискээ гарган ирж нөгөө гаалгын бичлэгүүдийг өөртөө хольж авдаг. Яг энэ үед үйл явдал эргээд Артур руу шилжинэ. Тэрээр нэгэн нууц өрөөнд орох ба тэнд өнөөх найруулагч, түүний хүү бас Саманта нар цоочтой байх бөгөөд зөөврийн компьютер дээр Faces of Death кино тоглож байлаа. Артур зөөврийн компьютераа хаагаад Самантад дуугаа байхыг сүрдүүлнэ. Тэр Самантад пицца өгөн түүнийг алдартай болохыг хүсэж байгааг мэдэж байна гэдгээ хэлв. Мөн түүний ачаар одоо хүн бүр Самантагийн тухай ярьж байгааг сануулад контент хийх хамгийн ихний дүрэн бол хүмүүст юу хүсэж байгааг нь өгөх гэдгийг ойлгох хэрэгтэй гэж Хийвник хэлнэ. Дараа нь тэр найруулагчийг сулсаж зураг авалтын өрөө рүү авч орлоо. Тэнд өнөөх манекенуудаа бэлтгэж камера байрлуулна. Тэгээд найруулагчид бөө өгөх бөгөөд тэр буудах гэж оролдох боловч бөө сумгүй байв. Артур инээж түүнд нэг сум өгөөд буудаад үзхийг үдэн шаардна. Гэвч түүнийг сумаа хийж амжихаас ч өмнө Артур акшн буюу камер явсаа хэмээн орилоход хаа сайгүй сум нисэн ирж найруулагчийг шүршиж орхих нь тэр. Тэрээр энэ аллагынхаа бичлэгийг шууд л ап руу оруулдаг. Хувцсан дээр нь цус үсэрснийг хараад цэвэрлэхээр явах хооронд түүний утсанд сэтгэлдлүү тасалтгүй хөөрөн ирж байлаа. Артур хүмүүсийн хандлагыг хараад маш их баярлагч, зарим нэг шүүмжилсэн сэтгэлдлүүдийг хараад дургуутсан, доогуур нь далдуур сүрдүүлсэн хариу үлдээдэг. Буцаад Марго руу шилжээ. Тэрээр гэртээ Райаны компьютер дээр хатуу дискэн дэх дата мэдээллээ хөрвүүлэн судалж байв. Райан өөрийнх нь компьютер учраас үүнд маш их санаа зовгч Марго зогсохыг хүссэнгүй. Удалгүй тэр бичлэгийн холбоосыг олж Reddit дээр байршуулан хүмүүсээс уг датаг мушгиж өгөхийг хүслээ. Гэтэл яг энэ үед Артур бас тэрхүү хуудсан дээр байсан бөгөөд түүний оруулсан постыг олж хардаг. Ингээд тэр нэгэн мэдээний холбоос мэд харагдах мушгигч линк үүсгээд Марго руу явуулав. Марго зурсыг нээж тэрхүү холбоос дээр дарснаар Артур түүний компьютерт нэвтрэх эрхтэй болчихно тэр. Маргог мэдээ уншиж байх хооронд тэр байшлыг нь тогтоож хаана ажилдаг болон бусад бүх хувийн мэдээллийг нь олж мэднэ. Мөн түүний нэр холбогдсон өнөөх цуутай галт тэрэгний бичлэгийг ч олж хардаг. Тэр үед Марго эгчтэйгээ ойртон ирж буй галт тэрэгний урдуур бичлэг хийж байсан бөгөөд галт тэрэг тулж ирэх үед Марго өсөрж амжсан ч эгч нь бүдэрч унаад алт тэрэгэнд дайруулж амиа алдсан байлаа. Өнөөх мэдээнээс Марго Самантаг алга болсныг олж мэднэ. Тэр улам гүнзгийрүүлэн ухмаар байсан ч Райан санаанд зовж тэд маргалдан Райан компьютераа булааж авдаг. Ингээд Марго цагдаа дээр очиж мөрдөгчөд олж мэдсэн бүхнээ ярина. Гэвч мөрдөгч үүнийг огтхон ч сонирхсонгүй. Аллагын хэрэг үүсгэн шалгахад цогцос хэрэгтэй гэдгийг хэлв. Марго тайлбарлах гэж оролцсон боловч цагдаа түүнийг алт тэрэгний охин болохыг нь таньж хангалттай нотлох баримттай болсон үедээ л эргэж ирэхийг шаардан явууллаа. Маргааш өглөө нь Марго ажил дээрээ ирэхэд түүний нэвтрэх карт уншсангүй. Жош хамгаалагчтай хамт гарч ирээд түүнийг ажлаас халах шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Учир нь тэд Маргогийн ширээнээс сэргээш олсон нь компанийн дүрмийг зөрчсөн үйлдэл байлаа. Марго ажлын ачааллыг давахын тулд бүгд л ингэдэг шүү дээ гэж мэтгэлцсэн ч Жош түүнд хуучин түүхээсээ болоод чи бүгддээ ижил биш гэдгийг хатуу сануулав. Марго дахиад л нөгөө бичлэгүүдийн талаар ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардсан ч Жош бүх зүйл бууссан гэдгийг хэлээд нэвтрэх картыг нь хурааж авна. Хамгаалагч түүнд хувийн эд зүйлсийг нь буцааж өгөв. Ажлаасаа халагдсан Марго шинэ ноутбук худалдан авч аппликейшн руу ороход алуурчин аль хэдийн дахин нэг бичлэг байршуулсан байв. Санаан зовсон тэрээр хэн нэгэн Faces of Death-ийг дахин амьдруулж байгаа тухай хүн бүрт анхааруулсан урт нийтлэл бичиж эхэлнэ.
Тэр өөрийн цуглуулсан бүх мэдээлэл болон кино компани платформ дээрээ ийм зүйлсийг хэрхэн зөвшөөрч байгааг ч бүгдийг нь дэлгэлээ. Энэ үед Райан өрөөнд нь орж ирээд шинэ ноутбукийг нь харахад Марго ажлаасаа халагдсанаа хэлнэ. Тэр өөдгөө хогийн ажил байсан одоо хамаагүй дээ гэх бөгөөд Райан түүнийг тайвшруулна. Марго эгчийгээ нас барсны дараа цагдаа нар тэрхүү ослын бичлэгийг олонд ил болгосны улмаас сэтгэлээр унсан. Гэхдээ энэ ажлыг хийснээр интернетийн хогийг цэвэрлэж хүмүүст тусалнаа гэж бодож байснаа ярина. Гэвч кинод энэ огтхонч хамаагүй бөгөөд тэдний хувьд зөвхөн бизнес, entertainment л гэдгийг тэр ойлгожээ. Гэвч үүний цаана жинхэнэ хүмүүс хохирж зовж байгааг хэрвээ тэр тэднийг аварч чадвал эгчийнх нь үхэлж гэсэн утга учиргүй зүйл болохгүй байсан юм хэмээн сэтгэлээ уудлав. Райан түрүү маргалзсандаа уучлалт гуйгаад Маргод ямар нэг муу зүйл тохиолдохыг хүсэхгүй байгаа тул болгоомжтой байхыг захилаа. Райаны гарсны дараа Марго буцаад л ажилдаа орлоо. Тэрээр хүн бүрээс тусламж хүссэн өнөөх нийтлэлээ постлоод унтахаар хэвтэв. Гэтэл яг энэ үед түүний байрны гадаах зогсоол дээр Артур машинаасаа бууж байлаа. Артур хонх дарахад хэн нэгэн хаалга тайлж өгөн түүнийг дотогш оруулна. Тэр сэмхэн дээш гарч тэдний өрөөний хаалгыг онгойлгох ба. Энэ үед Райан юм уухаар өрөөнөөсөө гарч ирэх бөгөөд Артур шууд түүн рүү дайрна. Райан эсэргүүтэж тэмцэлдсэн ч Артур түүнд унтуулах тариа тарьж амждаг. Райан шалан дээр унаж Маргог дуудан тусламж ирэн орилоход Артур түүнийг дахин цохино. Хашрах чимээгээр Марго гарч ирэх бөгөөд удалгүй Артур түүн рүү ч бас дайрахад Марго газар унахдаа Райаны хүнд бэртэж цус алдаж байгааг олж харна. Ингээд Артур түүнийг олзулж хүлдэг. Марго тортой өрөөнд ухаан орох бөгөөд тэнд байгаа бусад барьцаалагдсан хүмүүсийг олж харна. Дэлгэцэн дээр өнөөх галт тэрэгний аимшигт бичлэг тасралтгүй татагдан гарч байлаа. Харин энэ үед Артур өөрийнхөө ширээний ард сууж байхдаа Маргогийн оруулсан постыг олж харна. Пост аль хэдийн интернетэд тархаж вирусджээ. Зарим мэдээллийн хэрэгслээрч энэ тухай гарч эхэлсэн байв. Зарим хүмүүс энэ нь бусдад сэтэл өгч дуурайх вэ гэдгээс имэж, зарим нь үүнийг үзхээ болохыг уриалж байлаа. Гэвч Артур энэ их анхаарал халамжинд улам бүр догдолж өөртөө бардсан байв. Марго өөрийгөө суслахыг оролдоно. Тэрээр хүрмээ олж хараад хевсийг татах замаар өөрлөгөө ойртуулж авдаг. Энэ үед Артур линз баг хоёроо зүүгээд утсаа аван шууд бичлэг хийж эхэлдэг. Тэр Райаны зүсэлцсэн бие рүү хүчил цацаж, дээр нь хэрэгт дуртай өрөөний найзад ийм зүйл тохиолдт юм гэсэн тайлбар бичлээ. Харин энэ хооронд Марго хүрмээ авч чадсан бөгөөд дотроос нь өнөөх уруулын будагтай нууц хутгаа гаргаж ирэв. Тэр хүлээсээ огторч эхлэх бөгөөд удалгүй өөрийгөө сулсав. Дараа нь тэр торыг онгойлгохын тулд боолтыг нь мулталж адаш гарч чадав. Тэрээр Самантаг сулсаад түүнээс Артурын эсрэг нотлох баримтыг хаанаас олж болохыг асуухч Саманта эндээс хурдан зүхтах хэрэгтэй гэж сандарч байв. Марго нөгөө найруулагчийн хүүг суллахыг оролдсон боловч цоожийг нь онгойлгож чадсангүй. Тэр эргэж ирж аварнаа гэж амлаад Самантагийн хамт гарч явдаг. Марго нотлох баримт цуглуулахыг хүссэн тул Артурын компьютерийг шалгаж эхэлнэ. Саманта түүнийг хурдлахыг шаардсан ч Марго файлуудыг нь ухаад завгүй байдаг. Ингээд Саманта өөрөө гарах гарц хайж эхлэв. Марго компьютероос Артур өөрийнх нь зургуудыг цуглуулсныг олж харна. Мөн түүний гэмт хэргийг хөдөлшгүй батлах бичлэгийг ч оллоо. Саманта ваар шүүрэн авч Маргог дуудсан ч хариу өгөхгүй байсан тул хаалганы шилийг хаглан хашаа руу шууд зүхтах боловч энэ чимээг сонссон Артур өрөөрөөгөө орж мэргэн буучийн бөө гаргаж ирдэг. Саманта хувин ашиглан хашаа даван гүйж тусламж ирэн хаширна. Артур дээд давхрын өрөөнөөсөө бууга онилоод түүнийг зигзаг хэлбэрээр гүүхийг шоолон хэлж буудаж эхэлдэг. Бөөн дуу гарахыг сонссон Марго нотлох баримт болгож хатуу диск болон гар утсыг нь шүүрч авна. Удалгүй Артур Самантаг буудаж унгаж чаддаг. Одоо тэрээр Маргог хайхаар доош буух бөгөөд Марго манекенүүдийн ард нуугджээ. Артур өрөөнд орж ирсэн ч түүнийг олж харсангүй. Түүний гарсны дараа Марго хашаа руу гарч тухтах үед Артур араас нь гарч ирэн буудаж эхлэв. Марго яаран сандран хашаа дарж үсэрдэг. Тэрээр цус алдаж буй Самантад туслахаар гүйх боловч Артур дахин буудаж эхэлсэн тул ухарч гүүхээс өөр аргагүй болов. Азар Артур оновчтой буудаж чадсангүй.
Марго ойд гүйж яваад нэгэн гэр бүлтэй таарч тусламж гуйгч тэд түүний цустай нүрийг хараад айгаад зугтчон тэр. Тэрээр цагдаа дуудаж тусламж хүсэх боловч өнөөх хатуу диск нь нэвтэрснийг хараад бүх итгэл нь алдарч нурам унах шиг л болно. Артур Самантаг чирж дотогш оруулаад одоо яах ёстойгоо бодон сандарч байлаа. Ингээд тэр өөрөө 911 рүү залгаж дуудлага өгөв. Цагдаа нар Марготой хамт ирэх ба түүний заавраар Артурын гэрт очдог. Цагдаа түүнийг хүлээж байхыг эхлээд тэр залуутай очиж ярилцах болно гэдгээ хэлнэ. Яг энэ үед станцаар цэцэлтэй цамцтай цагаан арьс эмэгтэй айл руу нэвтэрхийг завдсан гих гомдол энэ хавийн оршин суугчаас ирснийг дамжуулав. Цагдаа нар хаалгыг нь тогшлоо. Артур нүдний шилээ зүүгээд хаалгаа тайлан тэднийг ирсэнд баяртай байгаагаа жүжиглэн хэлв. Тэгээд Маргог харангуйтаа энд юу хийж байгааг нь гайхан асууж түүнийг өөрийнх нь гэрлүү дайрч орохыг оролдсон хэмээн гүтгэж тэр. Харин дотор өрөөнд Саманта өөрийгөө суллахыг оролдож байлаа. Артур цагдаад хандан Маргог сэтгцийн асуудалтай өмнө нь ч бас ийм зүйл хийж байсан. Ер нь анхаарал татах гэж л ингэдэг хэмээн гүжирдэнэ. Уурсан Марго түүнийг худал хэлж байна гэд цагдаа нарыг зүгээр л дотош ороод шалгаад өгөхийг гуйв. Гэвч Артур цагдаа нарт тэр төрсөн эгчийгээ хөнөөснийхөө дараа хүнд байдал байгаа юм гэж хэлэхэд төвчээр нь тасарсан Марго түүн рүү дайрав. Цагдаа нар Маргог салгаж холдуулаад баривчлахад Артур түүний нөхцөл байдлыг бодож үзээд гомдол гарахгүй хэмээн цагдаа нарт талархал илэрхийлэх нь бүр ч игдүүцмээр. Тэднийг явсны дараа тэр дотогш орж Самантагаас өөрийгөө хэр сайн жүжиглсэнийг асуугаад жинхэнэ уралгаа бүтээхэд Самантал түүнд урам зориг өгсөн гэдгийг аж байдлаар хэлдэг. Цагдаагийн хэлцээр эмч Маргод үзлэх хийж байв. Харин Артур бүх бичлэгүүтээ хатгалсан хатуу дискээ алдсандаа санаа зовж эхэлнэ. Эмнэлэгт байх үед Маргод Артураас зурус ирэх бөгөөд тэрээр нэг цагийн дотор хатуу дискээ авчрахгүй бол байцааны хүмүүсийг ална гэж сүрдүүлсэн байв. Марго энэ үед цөхрөнгөө бардаг. Эмч түүний цуснаас мансууруулах бодис илэрсэн гэдгийг хэлэх бөгөөд эмч түүнийг донтогч гэж бодсон байв. Гэвч тэр бодис нь Артурын түүнийг унтуулах гэж тарьсан тариа байсан юм. Эмч түүнд туслахаар нийгмийн ажилтан дуудахыг санал болгоход Марго уурлан өөрийгөө донтогч биш гэдгийг хашгиран хэлв. Эмч түүнд мансууруулах бодисын нөлөөг бууруулах хэмээг өгдөг. Артур шин тайзаа бэлдэж цус алдаж буй Самантагаас "Шоунд бэлэн үү?" хэмээн асууна. Гадаа гарсныхаа дараа Марго интернетэд зарим хүмүүс Артурын бичлэгүүдийг үзэн баясаж, зугаацаж байгааг олж хардаг. Марго таксинд суухад жолооч түүнийг таньсан ч Маргод огтхон ч хамаагүй байв. Такси түүнийг Артурын гэрийн гадаа буулгах бөгөөд Марго хонх дарахад Артур буу байрсаар гарч ирээд шууд л хатуу дискээ нэхнэ. Харин Марго диск аюулгүй газар байгааг хэлээд барьцааны хүмүүсийг зүгээр байгаа эсхийг нь нүдээр үзнийхээ дараа л хаана байгааг нь хэлнэ гэж гүрэв. Артур түүнийг халаасаа хоослохыг шаардаж бүх зүйлийг нь шалгахыг хүсв. Марго өнөөх уруулын будгаа гаргаж харуулхад тэр наривчлан шалгасны эцэст түүнийг татвш оруулав. Артур түүнээс өөрийнх нь хийж буй уран бүтээлд бусад чиг дуртай байгаа эсхийг нь асууна. Бөөний компаниуд надад хайртай. Гэрийн хамгаалтын систем үйлдвэрлэгчид ч надад хайртай. Учир нь энэ бол зүгээр л бизнес. Бас миний ачаар бизнесүүд цэцэрлэж байгаа хэмээн гайхуулан ярина. Марго түүнээс яагаад заавал Faces of Death гэж хэмээн асуухад Артур учир нь хүмүүс үргэлжлэлтэн дуртай байдаг юм гэж хариулав. Марго Саманта болон хүүг харахыг шаардлаа. Артур түүнийг нэгэн өрөө рүү дагуулж яваад "Би баг зэрэг уран бүтээлчийн эрхчлөө идэвсэн шүү" гэд гэрлээ асаав. Гэрэл асах үед Марго Саманта болон хүүгийн нүүр царайг өнөөх манекенүүд дээр оёж тогтоосныг хараад айдас давтан таг хүшлөө. Айд сандарсан тэрээр "Хүмүүс намайг энд байгааг мэдэж байгаа. Чи намайг гэмтээж чадахгүй" гэж сүрдүүлэгч Артур түүнийг гэмтээхийг хүсэхгүй байгаагаа зүгээр л түүнтэй хамтран ажиллахыг хүсэж байна гэв. Тэгээд Маргог өөртөө тариа хийхийг тушаана. Марго гуйсан ч Артур ууртаагаар хаширч шаардсан тул тэр аргагүй эрхэнд өөртөө тариа хийлээ. Удалгүй Марго шалан дээр ухаан алдан унав. Артур "Чиний эгч бол жинхэнэ үхлийн царай. Одоо чи түүнтэйгээ нэгдэж та хоёр үрд мөнхөрнө" гэд түүн рүү ойртлоо. Гэтэл Марго ухаан алдсан дүр эсгсэн байжээ. Тэр өнөөх уруулын будагтай хутгаа гаргаж ирээд Артурыг дүрээд авдаг.
Артур түүнийг буугаараа баалзуурдахыг оролдсон ч Марго түүнийг түлхэж холбоолаад хөл рүүнд дахин дүрнэ. Артур түүнийг үшиглэж холдуулав. Тэрээр дахин дайрч тэд зууралдан тэмцэлдэж. Артур түүнийг гялгар уутаар боомлж эхлэв. Марго ямар нэг зэвсэг шүүрэн авч хөл рүүнд дахин дүрж амждаг. Суллагдсан Марго түүнийг ахиад дүрхийг оролдох үед Артур зогсоож дэвсгийг өөр рүү чиглүүлэхийг оролдоно. Марго хамаг хүчээ шавхан түүнийг түлхэж цээжинд нь хутгалаад авлаа. Тэгээ тэр босож цамцаа уран дотроос нь ингрийн камер гаргаж ирэв. Тэрээр Артурын бүх хэрэгээ хүлээсэн яриаг бичиж авсан байлаа. Марго камер руу хандан өөрийнхөө нэрийг Марго буюу галт тэрэгний охин гэдгээ хэлээд энэ хүн бол жинхэнэ алуурчин гэдгийг зарлана. Ингээд тэр камера утсандаа холбож бичлэгийг шууд интернетэд байршуулж эхэлдэг. Цус алдаж буй Артур утсаа гаргаж ирээд өнөөх Faces of Death киногоо үзэнгээ галзуу юм шиг инээж эхлэв. Марго түүний утсыг шидэж орхиод хажууд нь суунгаад цус алдан үхэж буй Артурыг харан мөн л чангаар инээж эхэлнэ. Маргогийн оруулсан бичлэг амжилттай байршиж сэтгэлдлүүд бороо шиг л орж эхэллээ. Гэвч хүмүүс үүнийг бас л ноцтойгоор хүлээж авахгүй. Харин ч зугаацаж байгааг хараад Маргогийн сэтгэл нь дахин тавгуудах болно. За ингээд 2026 онд дэлгэцний гарсан Faces of Death киноны товчлол үгээр дуусч байна. Үзсэнд баярлалаа.